Үзэгчдээ COP17 2 дахь өдрөө үргэлжилж байна. Бид бүхэн яг одоо малчин өрхийн анхдагч холбооны тэргүүн Үлзий баярыг студидтэй ороод байна. Сайн байна уу та? За сайн байна уу. Юун төрөнд танд бас яг шагнал авсанд танд баяр хүргье. За баярлалаа. Тэгээ манай үзэгчдээ та бас өөрийгөө товчхон танилцуулаач. За би Аранга аймгийн Булган сумын залуу малчин хоёр сайхны өвчнө иргэдэг хүн байна. 12 оноос хойш малж байгаа. Тэгэхээр яг энэ шагналынхаа талаар бас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Одоо газар дэлхийгээ нөхөн сэргээхэд өнтэй хувь нэмрээ оруулсан гэж таныг шагнасан байсан. Энэ болохоор бэлчээрийн зөв зөвхөстэй ашигласны одоо ашигласан малчтын холбоо байгуулж ингэж малчтай манлайлаад ингэ явж байгаад маш том хүндлэл үзүүлж ингэж энэ шагналыг өгч байгаа өгсөн төгс талархалтай байна. Тэгэхээр яг манай Монгол улс бол бэлчээрийн одоо ер нь нийт газар нутгийнх нь бараг 80 орчим хувийн цөлжилт газрын дороотолд өртсөн ингээд нөхцөл байдал хэцүү байна гэж ярьж байгаа боловч нөгөө талдаа биднэрт бас маш олон одоо жилийн түүхтэй сайхан бэлчээрийн соёл байна. Газар дэлхийгээ хайрладаг уламжлал байна. Энэ талаар бас та монголчууд бид нэр дэлхийд даяар олон нийтэд танилцуулж болох сайн туршлага юу байх ёстой вэ гэдгийг хэлж өгөөч. За энэ тал дээр одоо манай малчид маань одоо бэлчээр нутгаа хамгаалан малынхаа тоо толгойг одоо бариад цөөхөн малаас илүү ашиг шимтэй бүтээгдэхүүн гаргаад ингээд зах зээл борлуулад ингээд малынхаа тоо толгойг бариад ингээд явуул одоо зүг зүйтэй юм болов гэж бодож шүү дээ. Тэгээ ер нь таны яг одоогийн энэ яг малынхаа тоо толгойг багасгаад илүү одоо үр дүнгээ сайжруулъя гэдэг үзэл бодолтой хэр одоо бусад малчид маань санал нийлж байна. За одоо манай малчин өрхийн анхдагч холбоо гэж байгуулсан энэ дотор 100 гаруй гишүүдтэй ингээ байгуулагдсан явж байгаа. Тэгээ энэ дотор байгаа гишүүд маань ер нь бол санал нэгтэйгээр ингээд ариун малаас ингэж ариун малын араас ингэж хөөцөлдөж ингэж явсноос цөөхөн малаас гарч байгаа ашиг шимээ ингээд савбаглаа бодолт ингэж тодорхой хэмжээний хаяг шошготой болгоод ингээд олон улсын жишгт нийцүүлээд хариуцлагатай нүүдэлчин стандарт нэвтрээд ингээд томалынхаа тоо толгойг одоо 3 жилийн дараа нэг 2 хуваарч байдаг юм ингээ бууруулах зорилготой ингээд энэ холбоо маань ингээ байгуулагдаад ингээ явж байгаа. Ер нь бол зөв санал санаачлага гэж үзэж байгаа тийм. Тийм яг одоо ингээд малчин өрхийн анхдагч холбоо элссэн байгаа одоо айл өрхүүд маань малчид маань хэрхэн хоорондоо хамтарч ажиллаж ийн вэ? Ер нь одоо ингээд бусад мал аж ахуй эрхэлж байгаа хүмүүстэй хандаж хэлэх зөвлөгөө юу байна вэ? Энэ төр бол одоо ингээд одоо тодорхой одоо өндөр уулын бүс нутаг учраас нэг өндөр уулын цаана байдаг ч юм уу, наана байдаг ч юм уу ийм асуудал бас гардаг л да. Эдгээр маань одоо яг нөгөө нэг байгаа газартаа ингээд нэг одоо 6-7 нөхөрлөл гэж юм байгуулад нөхөрлөлийн тэргүүлэгчд нь нөхөрлөлийн гишүүдийг удирдаад ингээд нөгөө нөхөрлөлийн айлуудыг ингээд удирдаад зохион байгуулад ингээд сүү цагаа идэг ингээд савлаад ингээд явж байгаа. Тийм ер нь бид нар ингээд малчид малаа бэлчүүлэх бэлчээргүй болчлоо тий газар маань үржил шимгүй болчлоо гэд одоо олон жил ярьж шүү дээ. Энэ тал дээр ер нь яг жинхнээсээ ингээ хөдөө мал дээр одоо амьдарч байгаа хүний хувьд яг бодит байдал ямар байгаа вэ? Бодит байдал бол одоо яа харахгүй одоо тийм бол нүдэн дээр ил тод ингээд явагдаж байгаа. Одоо намайг жоохон бахад богмол харагддгүй сургадаг байсан бол одоо нэг 20-30 санж газар 30 санж үүсч урах юм уу? Зарим жилийн бүр урахгүй байх жишээ нь. Энэ бол өстэй нүдэн дээр ил тод явж байгаа. Тийм яг одоо энэ газрын дороотол бэлчээргүй болж байгаа нөхцөл байдал маань малтаа өөрөө одоо тарга твэгээр авахтанч байдаг юм уу? Наслахтанч байдаг юм уу? Яг бодиттой ямар нөлөөг үзүүлж байна вэ? Малдаан бол одоо тэгэл одоо ногоо цагаан оройтож гарч ийн эрт намар болж өвснө гандаж гатчих. Тэгээд ингээд тэрэн дээрээ бол малын тарга твээг бол яг гүйцэд бүрэн сайн авч чадахгүй. Яагаад авч чадахгүй байгаа юм гэхээр тэр бэлчээр дээр одоо 5 мал идэх байсан бол тэрийг очиод 50 мал идчихлээр нөгөө газар бэлчээрээс авах шим юугаа авч чадахгүй олон мал чинь ингээд биеийнхээ өвсийг ингэж булааж идээд ингээд тарга твэргээ нэг сайн авч чадахгүй байгаа. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр яг таны одоо санаачилсан энэ малчин өрхийн анхдагч холбоо тий малчин өрхийн анхдагч холбоонд нэгдснээр ер нь энэ мэтчлэн айлууд одоо нэгдээд илүү чанартай цөөн малаар бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэдэг. Яг энэ бидний урд харагдаж байгаа бүтээгдэхүүнүүд бас их сонирхол татж байна л да. Та эхнээс нь бас
танилцуулж өгөөч. Тэгээ энэ бол одоо манай нутагт бол одоо өндөр уулын бүс нутагт ерөн сарлаг голдуу малддаг хүмүүс. Тэгээ яг саргийнхаа сүү цагаан эдгээр ингээд ийм бүтээгдэхүүн гаргаад кооперантологийнхоо авчираад ингээд танилцуулаад сууж байна. Хоёул та эхнээс нь тэгээ энэ бол одоо ингээд тараг байгаа. Одоо сарлагын сүүнээс ингээд том жижиг хоёр савлгаатай энэ хоёр ингээд тараг. Энэ болохоор ингээд шар тос. Ингээд энэ нь болохоор ингээд QR кодтай одоо энийг уншуулахад та аль сумын аль аймгийн ямар малчныхаа ингээд тодорхой ингээд гараад ирдэг. Хариуцлагатай нүүдэлчин стандарт нэвтэрсэн ийм бүтээгдэхүүнийг дэлхийн жишгт нийцүүлэхээр ингээд үйлдвэрлээд ингээд эхэлцээ явж байгаа. Энэ болохоор шимийн арх, Монгол арх. Бас энийг ингээд бас QR ингээд наагаад ингээд одоо яг нэг төвшөнд стандартаар бариад ингээд үйлдвэрлэлээ эхлээд ингээд савсуу баглаа бодолтой болгоцсон авчираад бас сууж байгаа бас баяртай л байна тийм. Тэгэлгүй яг үнэхээр бас яг ингээд Монголын малчин өрхүүдийн гайхалтай сайхан төлөөлөл болоод маш сайн одоо үлгэр жишээ болж байгаа харагдаж байгаа танд бас баяр хүргье. Тэгээд яг энэ сертификат гэдэг яг энэ талаараа та бас илүү мэдээлэл өгөөч. Таныг одоо яг ямар учраас одоо энэ шагналыг хүртээсэн бэ? Энэ болохоор бэлчээрээ зөв зохистой ашиглаж зөв менежментэнд оруулсан малчтайгаа манлаж ингэж баг болгож ингэж яваад л одоо шагналлуул гэж ойлгож байгаа шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр та бас яг бүтээгдэхүүнүүдээ ер нь цаашдаа одоо дэлхийд экспортлох сонирхолтой байгаа юу? Яг ингээд одоо үйлдвэрлэл эрхлэхээр тулгамж байгаа асуудлууд ер нь юу байна вэ? За тэгээд бас ганц нэг асуудал байна. Энд чинь нөгөө нэг яг малчид өөрөө өрхийнхөө орлогоор ингээд өрхтөө дотроо ингээд өрхийн үйлдвэрлэлээ эхлэе явж байгаа боловч хэрвээ ингээд зарагдаад цаашаа ингээд захиалга усан шидийн ингээд яах юм бэ? Яг нэг жоохон төв суурингаа бараадаад нэг цахилгаан тогтоо нэг жоохон ойрхон болоод нэг жоохон үйлдвэрийн маягаар ингээд стандартыг алдахгүйгээр оргиор нь ингээд нөгөө захилгаан аргаар ингээд үйлдвэрлэх ийм тал руугаа судлаад ингээд чиглүүлэх тийм л арга хэмжээ авах гэж бодож шүү дээ. Тэгэхээр одоо өнөөдрийн бидний одоо хилэлцэж байгаа COP17 хурлаар хилэлцэж байгаа хамгийн гол асуудал бол одоо газар дэлхийгээ хайрлах яг одоо биднэрт монголчууд бидэнд тулгамдаад байгаа бэлчээрийн доройтол тэгээ энэ асуудлуудыг хилцэх одоо хамгийн том талбар болж байгаа шүү дээ. Тэгэхээр таны хувьд монголчууд биднэрт ер нь юун дээр илүү анхаарах хэрэгтэй юм бэ? Малчны төлөөлөл болоо та нэг уриалга хийх. Одоо энэ би өөрөө энэ COP17-ын энэ залуу малчдын тунхыг гардуулж өгсөн. Тэгээд тэр дотор одоо малчин, эмэгтэй малчин, залуу малчин ийм гурван тунхаг дотор бол одоо дэлхийн өнцөг болон бүрд байгаа энэ малчдад тулгамдж байгаа ер нь нийт жишг нь бол одоо энэ цагуур, цөлжилт. Тэгээд ийм тал дээр Монголын жишг дээр харах юм бол одоо ургах өвсөн нэг оройтж ургадаг маш хурдан хугацаанд ингээд гандаад ингээд малынхаа тараг хүчийг гүйцээд гэдэг юм уу. Иймэрхүү юмнууд ер нь тэр тунхаг өчгдөр ер нь бүрэн гүйс тусгагдаад ингээд орцсон. Би өөрөө ингээд гардуулаа өгсөн ер нь хэрэгжүүл их сайхан болох байхаа л гэж бодож шүү дээ. Тийм таны хувьд ер нь яг манай Монгол улсын ганц цөлжилт бэлчээрийн дороотлыг сайжруулахын тулд одоо энгийн иргэд бид бүхний хийж чадах хамгийн ихний алхам юу вэ? За ер нь тэгэл байгаль усаа хамгаалах. Тэгээ малынхаа тоо толгойг нэг тодорхой хэмжээгээр ингээ барьчих. Малаас гарч байгаа хүн бол одоо малаас гарч байгаа түүхийд болон цагаан эдээ одоо бүтээгдэхүүнээ өндөр үнэтэй борлуулчих юм бол тэр хүн одоо ер нь миний үеийн залуу малчид бол ер нь тооны араас хөөцөлдгөн байсан. Тэгээд ингээд чанарын сайжруулад үйлдвэр ухсаагийн сайжруулад малаас гарах сүү цагаан эдээ шимийн жоохон өндөр төвшөнд хүргээд ингээд 50 малаас авах ашгийг нэг 25 малаас авдаг. Иймэрхүү чиглэл, иймэрхүү тал руу явуул ер нь болох байхаа л гэж бодож шүү дээ. За маш их баярлалаа. Ингээд танд бас дахин баяр хүргэе. Цаашдаа ч гэсэндээ үлгэр жишээ байгаарай гэж hirөөё. За баярлалаа. Өдөртөө бид бүхэн та бүхэндээ малчны төлөөлөлтөд олзож байр суурийг хөргөлөө. COP17 хөтөлбөр хүргэлжилж байна.